Та бүхэн амар гэрээ. Би Сүхбаатарын талбай дээрээс та бүхэндээ мэдчилж байна. Миний хувьд бол энэ талбай Сүхбаатарын талбай байсаар байх болно. Ийм жижигхэн талбайг яагаад одоо жишээ Чингисийн талбай болгоод байдгийг би хувьдаа жоохон ойлгохгүй л ба. Чингисийн талбай мэдээж аль болохоор том байх шаардлагатай байх. Тэгээд ямар нэгэн түүхэн үйл явдалтай холбоотой байж тэр талбай Чингисийн талбай болох ёстой байхаа. Харин энэ талбай бол мэдээж Сүхбаатартай холбоотой. Би өнөөдөр нэг асуултын хариултыг өгөхөөр тэгээд миний хариулт жоохон ойлгомжтой болгохын тулд би Сүхбаатарын талбай дээр сууж байна. YouTube-ийн хэрэглэгч Ука асууж байна л да. Зүүн бэлгийн талаар юу гэж боддог вэ гэж. Ямар зүүн бэлэг вүлээ гэж. Гарын алга захтанахаар бэлэг авах нь гэж гэдэгчгүй гэсэн чинь тийм л гэлээ. Тэрч нэг зүүн бэлэг гэхэд хэцүү л дээ. Зүгээр тэр нэг бэлгшээл маяг юм. Одоо чих ангинвал одоо хин нэгэн таныг дурсаж байна. Хэрвээ баруун нүдний завх татвал та баярлах нь шиж юу гэвэл за тийм шүлсэндээ цацвал амттай юм идэх нэ гэж. Монголд алдартай хүмүүс байдаг тий. Тэгээд тэдгээр алдартай хүмүүсийг дурсах болгонд л одоо тэдний чих хангиндаг байсан бол одоо тэдний чих байнга л би гэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэгдэггүй бах тий. Шүлсэндээ цацах болгонд л амттай юм идээд гэж байхгүй. Бас мөнгө төгрөг муутай хүмүүс биш үү дээ. Тэгэхээр ажил хийвэл амт тосдно гэдэг шиг ажил хийвэл амттай юм идэнэ. Тэгэхээр октодод хэлгээд найз залууг баярлуулчих дараа нь амттай юм гуйцгаа. Тэр баруун нүдний зохич хүмүүс бол алга яагаад нэг тэгэж одоо тийм татдгийг яагаад захтандгийг одоо жишээ нь янз бүрийн тайлбар байдаг гэж магадгүй. Жишээ нь ямар нэгэн мэдрэлийн судас холбоотой ч гэдэг юм тийм. Тэгтээ энэ ямар учиртай юм бэ гэж. Эртнээс ямар нэгэн асуултанд хариулттай байна гэдэг нь зугаатай байсан ирсэн. Тэгээд ер нь хүмүүс зугаа цэнгэл хөөсөр ирсэн. Энэ ямар учиртай юм бэ гэж. Би тэгээд энэ асуултнаас цаашаа одоо жишээ нь гэдгийг ярмаар байна. Энэ одоо жишээ нь бэлгшээдэг асуудал бол бидний зан ахуй бас зугаа цэнгэл хэдий юм л да. Сүхбаатарын талбай дээр одоо жишээ нь хоёр том хүн байна. Нэг нь мэдээж Чингис хаан. Тэгээд Сүхбаатар. Сүхбаатар бол Монголыг монголоор нь байлгахын төлөө тэнцсэн хүн. Чингис хаан бол мэдээж үндэстний эцэг энэ улсыг бүтээн байгуулсан хүн. Би амьдралын утга учирын талаар ярмаар байна л да. Одоо Чингис хаан болохоор одоо жишээ нь хэлсэн байдаг. Алд мивэн алдар бас алдар тугай, ахуй төрмөн бүү алдар тугай гэж. Монгол хүний хувьд бурханд мөргөх нь илүү утга учиртай байдаг байсан бол магадгүй алд мивэн алдар бас алдар тугай аврагч эзэн намайг өршөх олтгооч гэдэг юм. Тэгж хэлсэн байж болно шүү дээ. Тэ? Гэтэл тэгсэнгүй. Тэгэхээр Монгол хүнд болохоор нэг тийм бурханд сүсэглэн залбирна гэдэг бол одоо жишээ нь нэг том зүйл биш юм.
Чингис хааны чин хүсэл нь тусгаар тогтносон Төрд улсыг байгуулах явдал байсан байж болох юм. Тэгээд ч хүмүүс одоо жишээ нь аз жаргалыг янз бүрээр хүлээж авдаг. Зарим нэгэн хүмүүсийн хувьд болохоор элэг бүтэн те гэдэс цатгалан явбал аз жаргал юмаа гэж үздэг. Зарим хүний хувьд болохоор тэр гэдэс цатгалан элэг бүтэн явахыг бол нэг тоодгүй юм шиг байна. Ямар нэгэн уралдаан тэмцээнд ороод дархан цолоо мандуулах, ялах, дийлэхтэй тиймэрхүү юм. Чингис хаан өөрөө бас хэлсэн байдаг шүү дээ. Эр хүний аз жаргал бол дайснаа дараад дархан цолоо мандуулж тэр хазаргаа охтыг олзулж аль сайхантай аль сайн дотносоод авах юм а гэж. Тиймэрхүү үг. Янз бүрийн одоо жишээ нь нэг их гүн биш утгатай үгнүүд байдаг шүү дээ. Жишээ нь эр хүний аз жаргал эзгүй хээр тал юм а гэж. Үгүй эзгүй хээр талд одоо эр хүн юу ч хийх билээ гэж. Өнөөдөр бүтэн сайнны өглөө учраас Сүхбаатарын талбай юм ил хөл байгаа юм. Нэгэнт үед тусгай тогтносон их оронтой улс учраас бид аз жаргалд хүрсэн гэж үзнэ. Нэгэнт аз жаргалд хүрсэн хүмүүс учраас бид одоо юу хийх ёстой юм бэ гэдгийг Сүхбаатар зааж өгсөн байна. Би одоо энэ үгийг нийтэд нь одоо жишээ нь хараахан уншиж одоо жишээ нь өгч чадахгүй байна. Зарим нэг үг бас гарахтаа муу. Одоо жишээ нь бидний улс эвс саналаан нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлэгүүлэн нэг зэрэгбээр бүгдөө нийлээд нэгэн зүг одоо жишээ нь зориглон хөдөлгөөс цэнгэлэн манлад хүрэхийг бидний чин зэрэг мэдтгөө гэж хэлсэн байгаа. Тэгэхээр нэгэнт аз жаргалаа олж авсан улс бол цаашдаа цэнгэлэн манлад хүрэхийг хичээх ёстой юм. Энэ өндөр сүрлэг байшингуу те сайхан орон сууц, сайхан хувцас, урлаг уран сайхан хүүхэн, амттай хоол энэ бүхэн одоо танд сэтгэлийн зингэлийг өгөх ёстой юм. Тэгээд энэхүү сэтгэлийн зингэлээ эдлэхийн тулд Чингис хаан хэлсэн шиг сайнаас суралц саараас ч суралц гэхдээ юм болгоныг улам сайжруул гэсэн байдаг шүү дээ. Анхаарал тавьсанд баярлалаа.